Тэгэхээр өнөөдрийн дугаарыг бэлтгэх явцдаа бол миний бие өрөвдөх болон уурлах, мөн харуулсах гэх мэтээр маш олон сэтгэл хөдлөлийг ара араасаа мэдэрсэн нэг тийм сэтгэл зүйн савлгаатай байдалтайгаар энэ дугаарын зохиолыг ерөнхийдөө бэлтгэж дуусгалаа. За ингээд шууд гол яриандаа орцгоё. За Романовын угсааныхан бол Оросын хаан засгийг 300 гаруй жилийн турш тасралтгүй барьж ирсэн байдаг. Оросын эзэнт гүрэн бол дэлхийн хуурай газрын 6-ны 1-ийг эзэгнэж цас Сибирээс эхлээд Европын зүрхэн хэсэг хүртэлх ийм өргөн уудам газар нутаг дан ганц Романовын угсааны мэдэлд захирагддаг байсан. Өнөөдөр би Оросын эзэнт гүрний хамгийн сүүлчийн эзэн хаан болох 2-р Николай хааны талаар ярих болно. Гэхдээ энэ хүний түүх бол ямар нэгэн агуу байлдан дагуулагч эсвэл өөрийн тэр төмөр нударгаар зангидж байсан дарангуулагчийн түүх бол огтоосон биш. Харин эсвэргээрээ хаан ширээнд суухыг огтоосоо хүсээгүй нэгэн хүний түүх юм а. Нэг ёсондоо бол хязгааргүй хэрэг мэдлээс илүүтэйгээр өөрийн гэр бүл, өөрийн үр хүүхдүүдээ инхрийлэн хайрладаг байсан. Даруухан бөгөөд зөөлөн сэтгэлтэй нэгний түүх гэж ойлгож болно. Түүний хаанчлал анхнаасаа цус нулимсаар эхэлсэн. Хөшигний ардах ордны нууц хувилдаанууд, эдгэшгүй өвчин туссан өв залгамжлагч хүүгээсээ болоод шаналж, эцэст нь бүр мухар сүсэгт хүртэл гүн гүнзгий автсан хатан, хааны ордны амьдралыг бүхэлд нь самарсан нууцлаг шидтэн Распутин, эрх чөлөө болон талах нэхэж өлсгөлөнд нэрвэгдсэн ард түмэн. Түүнчлэн олон сая хүний амийг залгисан дэлхийн 1-р дайн гэд энэ бүх хүчин зүйлсүүд хамтдаа нийлж аяархан эсгэрсээр эцэст нь тэр эсгэрэлт бол хүчит салхи болон хувирч 1917 оны хувьсгалын улаан шуургыг эхлүүлсэн байдаг. Түүний түүх бол зүгээр нэг улс төр, дайн тулаан, эсвэл нэг он цагийн хэлхээ бол огтоосоо биш. Харин түүний түүх бол хязгааргүй их эрх мэдэл болон гэр бүлийн халуун хайр дурлалын дунд төөрсөн нэгэн эрхтэй хүний дотоод зөрчил, түүний гаргасан алдаа дутагдлууд хэрхэн бүхэл бүтэн эзэнт гүрнийг нурааж эцэст нь Екатеринбургийн хүйтэн хөндий хонгил дотор хэрхэн цуснд будагдаж төгссөн тухай нэг ёсондоо энэ хүндрэлтний түүхэнд хамгийн сэтгэл өвтгөм бөгөөд хамгийн сонирхолтой мөн хамгийн нууцлаг түүх гэж хэлж болно. Ингээд Оросын сүүлчийн эзэн хааны сүудэрт дарагдсан тэр амьдрал цус ба нулимсаар бичигдсэн түүний түүхийн хуудасуудыг хамтдаа нэцгээе. Здравствуй, мир между народов. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог бай. 1894 оны 11-р сарын 1-ний өдөр Оросын эзэнт гүрнийг төмөр нударгаараа зангидж ирсэн уулын баавга мэт тийм том бие хаагаараа алдартай сүр жавхланд 3-р Александр хаан таалал төгссөн. Ингээд түүний хаан ширээг түүний ууган хүү тухайн үедээ 26 настай байсан Николай Александрович залгамжлахаар болсон байдаг. Ингэснээр Оросын эзэнт гүрний тухайн үеийн 130 сая гаруй хүний хувь заяа зөвхөн тэр Николай гэдэг хүний нуруунд дээр бол бууж байгаа. Гэхдээ Николайын хувьд бол хаан болсондоо баярлаж бардамнах бус харин цөхрөнгөө барагдтал уйлсан гэж түүхэн сурвалжуудад бол бичигдсэн байдаг. Яг юу болсон бэ гэхээр тэрээр бол өөрийнхөө хүргэн ах болох Оросын гүн Александр Михайловичийн мөрөн дээр нүрээ нааж байгаад одоо би яг яах юм бэ? Орос орн цаашдаа яах болж байна? Би хаан болохыг энэ амьдралдаа хизээж хүсээгүй. Энэ ч утгаараа би хизээж хаан болох бэлтгэл бол хувьдаа хийж байгаагүй. Би хаан байхыг хүсэхгүй байна. Мөн хамгийн хэцүү нь би энэ төрийн сайд нартай хүртэл яаж ярилцгаач мэддэггүй ийм л хүн штэ гэж хэлээд өөрийнх нь тэр хүргэн ахынхан мөрөн дээр нүрээ нагаад цөрхөртөл уйлж байсан гэдэг ийм баримт бол байдаг. Ер нь бол ингээ 2-р Николай хааны хаанчлал бол эхнээсээ маш их үй гашуу муу ёрыг дагуулж эхэлсэн гэж бас нэг талаараа харж болно. Яагаад вэ гэвэл тэрээр хаан ширээнд сумагцаа өөрийнхөө чин сэтгэлээсээ дурлаж байсан Германы гүнж Алекс буюу Александра Фёдоровнатай бол яарвчлан гэрлэх ийм шийдвэр гаргасан байдаг. Гэхдээ хурим нь эцгийнх нь оршуулгын яг тэр гашуудлын өдрүүдтэй давхцаж таарсан.
За гашуудаас зарлаж байсан болохоор тухайн үед бол хааны ордон дотор хүм бүхэн хүндэтгэл гашуудаас үзүүл одоо илэрхийлээд хар хувцас өмсдөг, тийм хар нөмрөхтэй нэг ёсондоо бүгдээрээ тийм гашуудлын хувцастай байсан. За ингээд яг гашуудлын үеэр хурим болсон учраас яг хуримын үйл ажиллагааны хэдхэн цагийн хугацаанд хүмүүс гашуудлын хувцасаа тайлаад баяр хөөрийн одоо цэнгүү наадмын арай өөр хувцас өмсөөд за хуримын ёслол дууссаны дараа үргэлжлүүлээд хүмүүс бүгдээрээ хар хувцасаа өмссөн байдаг. За хамгийн гол нь энэ 2 дугаар Николай хааны хурим ингээ гашуудлын өдөртөө давтсан учраас тухайн үеийн Оросын ард түмэн дотроо юу гэж бодсон бэ гэвэл энэ шинэ хаан бидэнд ерөөсөө авс дагуулж ирлээ. Тэгэхээр энэ хаан ард түмэндээ ирээдүйд гай зовлон авчрах юм байна гэдэг одоо ийм шуум, ийм цуу ярианууд нийгэм даяар тархсан байдیں۔ Тэгээд энэ гэрлэлтээс яг 1 жил хагасын дараа буюу 1895 оны 5 дугаар сард Москва хотноо за Николай хаан бол одоо аль биесээр Оросын эзэнт гүрний үнэмлэхгүй их эзэн хаанаар өргөмжлөгдөж Оросын ээлжид царь болсон. За улмаар Николай хаан бол өөрийгөө хаанд өргөмжлөгдсөн явдалдаа бол зориулаад ард түмэндээ бас тодорхой хэмжээний бэлэг тараахаар шийдсэн. За бэлэг гэдэг нь мэдээч хэрэг тухайн үедээ ховор, хям, боов гэх мэтэр тийм амтд хүнсний зүйлс байсан. Ингээд 5 дугаар сарын 18-ны үүрээр шинэ хааны хишгийг хүртэхээр одоо баг хагас сая гаруй тариачид бол одоо тухайн өдөр бол цугларсан гэж яриад байгаа нийслэл хотод. За гэтэл яг тэр өдрийн үүрийн 6 цагийн үед бол тэнд цуглараад байсан хагас сая гаруй хүмүүсийн дунд бол нэгэн цуу яриа одоо газар авч ихэлсэн. Тэр нь ямар цуу яриа байсан бэ гэхээр эзэн хааны тараах гэж байгаа бэлэг ерөөсөө биднэрт хүрэлцгээ байлаа. Цагдаа нар өөрсдөндөө бэлэг нууцаар ингэж хулгайж хурааж аваад байна гэдэг ийм хуурамч сургалт игдсэн байгаа. За үүнээс нь болоод тэр олон хүмүүсийн дунд бол эмх замбраагүй байдал үүсээд хүн болгон тэр яг бэлэг тарааж байгаа цэг рүү бол нэг нэгнийх нь дээр гарч нэг нэгнийхсээ төрүүлж очих гэж ингэж эмх замбраагүй байдал үүссэн. Тэр олон хүмүүс ингээ эмх замбраагүй байдалд орохоор ерөнхийдөө бол тэнцээ 5-аас 7 дор нөхцөл байдал бол үүсэж байгаа. За яасан бэ гэхээр хүмүүс мэдээч хэрэг нэг нэгнийхэн дээрээс бол хайр найргүй гიშгэрж за хажуугийн байсан тэр гууж алханд хүмүүс маш олноороо унцгааж за тэр унсан хүмүүс нь эхнээсээ ч босож амжаагүй байтал араас нь нэмж өөр олон хүмүүс унах гих мэтэр за мөн одоо олонний дунд хавчигдаж амьсгал боогдох гэд ерөөсөө ингээ маш олон хүмүүс 2 дугаар Николай хааны бэлгийг хүртэх гэж ирээд амь насаа алдцгаасан байгаа. За ихээхэн ингэрт одоо тэрвэрүүлсэн нялх хүүхдүүд, хөгшдүүд, залуус гэд тэр өдөр бол нийтдээ 1389 хүн бэлэг тараалтын улмаас амиа алдсан гэдэг ийм баримт байдаг. За мөн 1300 гаруй хүн бол энэ өдрийн үйл явдлаас болоод бэртэж, гэмтэж, шархацсан гэдэг бас ийм мэдээлэл бол баримтаар байд юм байлээ. За ингээд энэ үйл явдлын аимшигт мэдээ бол Николай хаанд одоо өөрт нь бол хүрч байгаа юм л та. За хаан үүнийг сонсоод бол одоо маш ихээр цочирдолд орж сэтгэл нь гүн хямарсан учраас эхнэрийнхэн хамтаар эмэлгүүдээр явж за тэр өдөрөө шархтаж гэмтсэн хүмүүсийг бол эргэж тойрч за түүгээр барахгүй хохирогчдын ар гэрийнхэнд хүртэл хааны сан хөмргөөс бол мөнгө тарааж чин сэтгэлээс ингэж тусламж үзүүлсэн байдаг. Гэтэл яг тэр үйл явдал болсон өдрийн оройн нь бол одоо энэ Николай хааны эзэн хааны амьдралынх нь хамгийн том за бүр хувь тавилангийн маш том алдааны эхлэлч гэмээр ийм үйл явдал бол болсон. За юу болсон бэ гэхээр тэр орой Францын элчин сайдын яамнаас Николай хааныг бол хаан ширээнд задарсныг нь тохиолдуулаад томоохон хэмжээний баярын цэнгүүн бэлтгэж гэсэн ийм хуваар бол эртнээс гарчихсан байсан юм байлээ. За гэтэл яг тэр өдрийн өглөө нь ийм олон хүмүүс ингээс одоо харамсалтай байдлаар ингээ үхээд амиа алдчихад байхад эзэн хаан одоо тэр цэнгүүнд орж баярлах биш харин эмгэнэл зарлаж гашуудах ийм хүсэлтэй байсан байгаа хувь хүнийхээ хувьд. За гэтэл түүний одоо зөвлөхүүд нь хаанд юу гэж зөвлөсөн бэ гэхээр за Франц улс танд бол одоо ингээ хүндэтгэл үзүүлэх гэж байна. За хэрвээ та Франц улсын энэ хүндэтгэлийг хүлээж авахгүй бол хоёр орны хоорондын дипломат харилцаанд бол сөргөөр нөлөөлнө. Хаан хүн хэдийгээр ард түмнийхэн уй гашуу зовлон шаналлыг хамтдаа хуваалцах ёстой боловч за улс төрийн үүргээ бас умартаж болохгүй гэж одоо зөвлөхнөр нь ингэж хэлсэн. За иймээс одоо Николай хаан бол өөрийн эхнэр Александрагийн хамтаар тэр оройд Францын элчин сайдын яамд болсон цэнгүүнд очиж за нүдэндээ тийм баяр хөөр инээмсэглэл тодруулаад бүжиглэж ориглуундар сууж шампансаг ууж найрлаж эхэлсэн байгаа. За гэтэл
одоо ийм аимшигтай зүйл ботцоход ахад эзэн хаан тэр оройноо ямар ч гимшсэн одоо мэдрэмжгүй гимшсэн төрөхгүйгээр ингэж баяр хөөртэйгээр найрлаж байгаа мэдээ бол ард түмний дунд төмрийн утаа мэт ус тархсан. За тэд нар эзэн хааныгаа үнээс нь болоод маш ихээр үзэн ядаж зэвүүцэж ингээ нийгэм даяараа ганцхан шөнийн дотор бол бухимдал дээд зэгтээ бол хүрсэн. За амиа автсан 1389 хүний цогцсыг тэр шүнжэнгөө ард иргэд өөрсдөө тэрэгэн дээр очиж ингэж нэг газараас нөгөө газар зөөвөрлөж оршуулж ингэж хонсон байхад эзэн хаан ард түмэн яг ингэж зовж гашуудж байхад яг тэр хугацаанд нь бол өөрөө вайлс сэргэж ориглон дарс шимэж байгаад нь бол ард түмэн бол одоо хорсгоос өөр арга бол байгаагүй. За ингээд энэ өдрөөс хойш Оросын ард түмэн түүнийг хизээж инэрэнгүй эцэг гихнүүдээр бол харахаа болсон. Харин ард түмэн түүнийг одоо хаандаа бол цуст Николай гэдэг одоо ийм хочийг өгсөн байгаа. За ер нь бол энэ хаад язгууртнуудын гэрлэлт бол ихэвчлэн газар нутаг эрх мэдлээ тэвэх зорилготой буюу тодорхой хэмжээгээр улс төрийн тооцоон дээр бол суурилж хийгддэг ийм хуультай. Гэхдээ Оросын эзэн хаан Николай болон тэр Германы гүнж Алекс нарын гэрлэлт бол анханасаа ийм улс төрийн тооцоон дээр бол суурилаагүй. Тэдний гэрлэлт бол одоо цэвэр хайр сэтгэлийн харилцаан дээр бол үндэслэгдсэн гэрлэлт байсан гэж бол хэлж болно. За Германы гүнж Александр бол Английн алдартай, Английн бүр хамгийн домогтой хатан хаан болох Виктория хатны ач охин одоо ийм хүн байсан. За тэдний гэрлэлт одоо анхандаа бол маш ад жаргалтайгаар эхэлсэн гэж бас хэлж нэг талаараа бол болно. За улмаар энэ хоёр хүний дундаас Олга, Татьяна, Мария, Анастасия хэмээх ийм дөрвөн үзэсгэлэнтэй охид бол ар араасаа хорвоод мэндэлсэн. Гэхдээ Оросын хаан ширээ залхамжлах хуулиар эмэгтэй хүн бол хаан болох ямар ч эрхгүй байсан учраас эзэнт гүрэнд бол угсаа залхамжлах эрэгтэй хүүхэд хэрэг болж эхэлсэн. За нэгэнт ингээд дөрвөн охин дараалаад төрөхөд бол ордны язгууртнууд болон ард түмний дунд бол энэ хатан хааныг ерөнхийдөө хүү төрүүлэхгүй байна гэдэг ийм буруутгах өнгө аяс бол ажиглагдаж эхэлсэн. За нэгэнт ийм одоо зүйл бодож байгаа учраас тэр хатан Александр бол сэтгэл зүйн маш хүнд дарамтанд орж өдөр шөнөгүй бурхнаас өөрт нь хүү заяагаач гэж ингэж гуйдаг болсон. Ингээ эцэст нь бурхан магадгүй тэдний хүслийг сонсож 1904 оны 100 ингээ тэдний залбирал биелээд хаан ширээг залхамжлах ууган хүү Алексей хорвоод мэндэлсэн. Ингэж 300 жилийн түүхтээ Романовын одоо эзэнт гүрний ирээдүй баталгаажлаа гэд за хүү төрсний дараа Оросын эзэнт гүрэн даяар 7 хоногийн турш асар том баяр хөөр олж одоо тэмдэглэсэн байдаг. За гэтэл харамсалтай нь энэ баяр хөөр тийм ч удаан үргэлжлээгүй. За учир нь гэвэл энэ Алексей гэдэг хүүгийн төрснийхэн дараа хүүгийн цэвэрлэж байх үед бол хүүнээс нь цус тогтохгүй маш олон өдрийн турш ингэж цус шүрсэн гэдэг ийм баримт бол бичигдсэн. За мөн одоо хүү арай том болоод хөлт орж эхлэж байх үедээ одоо хүүхдүүд чинь бол алхаж байгаад ингээ бүдэрч ундаг, толгой, за гар хөл бие ингээ янз бүрийн юм цохих тохиолдлууд бол маш их гардаг штэ. Тэгээ тэр ч утгаараа Алексей хүү ингэж юмд бүдэрч унах үед яг тэр цогсон газарт нь бол маш одоо хүчтэй, маш том хэмжээний хөхрөлт үүсэж энэ арьсан дотор нь ингэж цус автаж байгаа гэмчнэр одж тогтоосон байгаа. За ингээд Оросын эзэнт гүрний хамгийн одоо сайн гэгддэг бүхий л урдаа барьдаг эмчнэр бол өөр хоорондоо хурдтаад энэ угсаа залхамжлах хан хүүг ерөөсөө л энэ гемофил гэдэг ийм цусны өвчтөй гэдгийг нь бол оншилсан. За энэ өвчин нь бол одоо зөвхөн эхээс хүүд дамждаг генетикийн өвчин одоо байсан гэж бол үзээд байгаа. За гэтэл одоо яг судлаад үзсэн чинь юу болсон бэ гэхээр энэ Александрагийн эмэг их болох тэр Английн домогт Виктория хатан хаан яг ийм өвчтөй байсан гэдг нь бас тодорхой болсон. Ингээд хатан Александрагийн сэтгэл зүй бол одоо бүр аимшигтай одоо хүнд байдалд орж эхэлж байгаа. Эзэнт гүрэн даяар олон жил хүлээсэн эрэгтэй хүүхдийг ингэж арай гэж төрүүлсэн чинь өнөөх хүн одоо өөрөөс нь болоод эдгэшгүй өвчтэй болоод төрчихсөн. За энэ нь мэдээч хэрэг одоо их хүний хувьд за ялангуяа энэ том эзэнт гүрний угсаа залхамжлагчийг төрүүлсэн их хүний хувьд ямар том сэтгэл зүйн дарамтанд өртсөн гэдгийг өнөөдрийн бид нэр магадгүй төсөөлөх аргагүй швэж мэднэ. За ханхүү Алексейн бие ерөнхийдөө бол ингээ маш их өвддөг, дотор цус их алддаг, үе мөч нь бас аимшигтай ингэж янгинж өвддөг байсан учраас энэ бүр хүүхэд байхасаа гэхэд ээжээ намайг юусоо алаад өгөөч
одоо би ингэж өвдөж зовж амьд явахыг огтоосоо хүсэхгүй байна гэж ээжээсээ ингэж гуйж уйлдаг байсан гэдэг ийм баримтууд бол байдсан байлээ. За иймээс Николай болон Александра хоёр бол нэгэн маш хүнд шийдвэрийг гаргасан. За тэд хүүгийнхээ өвчнийг Оросын ард түмнээс болон дэлхийн нийтээс ерөнхийдөө тас нуух ийм шийдвэрийг гаргасан байгаа. За учир нь Оросын хаан гэдэг бол одоо бурхны ирч бөгөөд хүч чадал эрүүл энхийн бэлэгдэл байх ёстой гэж Оросын хаант засгийн өв уламжлалаар бол ингэж үздэг байсан. За хэрв ирээдүйн эзэн хаан нь одоо өвдгөн шалбарах төдийд одоо цус алдаад үхэж магадгүй ийм сул дорой гэдгийг ард түмэн мэдэх юм бол энэ Романовын угсааныхны нэр хүнд одоо тэр чигтээ бол маш хүнд байдалд орж хаант засаг хүртэл ганхаж магадгүй гэдэг ийм болгоомжлол байсан. За тэд нэр ингээд энэ нууцаа хамгаалахын тулд Санкт Петербург хотын нийгмийн амьдралд ерөнхийдөө бүрэн бүсэн оролцохоо болж язгууртнуудын ямар ч үдэшлэг баяр ёслолоос бол тэр чигтээ татгалзаж за хотын гадна барьлах энэ Александр ордондоо бол өөрсдийгөө бүрэн бүсэн тусгаарлаж эхэлсэн. За энэ ордонг бол тэд ерөөсөө маш өндөр төмөр хашаагаар хүрээлээд харуул хамгаалтыг бол хэд дахин нэмэгдүүлсэн байгаа. За мөн ханхууг унаж бэртэх, биеэ хөхрүүлэхээс сэргийлэхийн тулд хаа явсан газар нь дагаж явдаг хоёр тийм усан цэргийн тусгай хамгаалагчийг одоо томилж өгсөн. За гэтэл одоо тэдний ингэж ихээр нууцлах гэж оролдож байгаа нь бол эргээд бас тэдэнд өөрсдөд нь сүрэг үр дагуулж эхэлсэн байдаг. Тухайлбал Оросын ард түмэн болон Оросын язгууртны хүрээллийнхэн юу гэж бодож эхэлсэн бэ гэхээр энэ хатныг бол маш их зантай. За мөн Герман гаралтай учраас Оросын ард түмнийг Орос хүмүүсийг үзэн яддаг гэх мэт ийм цурхлууд бол Орос орон даяар бол гарч эхэлсэн байгаа. За мөн Оросын хамгийн шивдэг эмчнэрийн хэн ч энэ өвчнийг бол бүрэн эдгэж чадахгүй гэдгээ бол нэгэнт хүлээн зөвшөөрчихсөн. За гэтэл яг тэр үеэс эхлээд бол хатны хувьд ингээд хүүгийг эдгэж чадахгүй гэж хэлсэн мөчөөс эхлээд одоо шинжлэх ухаанд итгэх итгэл нь бол бүр мөсөн унтарсан. За хүүгийнхэн төлөө ингээд цөхрөнгөө барсан их хүн одоо яах вэ гэхээр аргагүй эрхэнд мэдээч хэрэг одоо далдын хүч, эд шид, шашин эсвэл одоо бүр мухар сүсэг гэх мэт иймэрхүү зүйлд итгэж хазааж эхэлсэн байгаа. Тэрээр ингээд өөрийнхөө ордон дотроо бол үзмэрчэд зүм бэлэгтнүүд бүр цаашлаад ингээд шашны гаж урсгалын хуваргуудыг хүртэл ордон дотроо нууцаар авчираад хүүгээ эдгэх одоо бүхий л аргуудыг ашиглаж эхэлсэн. Гэтэл яг энэ нэгзэгтэй гэр бүлээрээ цөхрөлт автаад байсан энэ цаг үед Сибирийн тайгын гүнээс Григорий Распутин хэмээх одоо ийм нэг хүн хааны гэр бүлийн энэ түүхэн цадигт Оросын эзэнт гүрний түүхэн замналын хаалхыг бол цөм өшиглөөд орж ирсэн байдаг. Эзэн хаан 2 дугаар Николайын 1901 оны 11-р сарын 1-ний өдрийн одоо өөрийнх нь гараар бичсэн тэмдэглэлд бол өнөөдөр бид Тобольск мужаас ирсэн бурхны ирч гэгдэх Григорий Распутин гэдэг хүнтэй танилцлаа хэмээн маш тодор бол тэмдэглэсэн байдаг. За Распутины хувьд бол тэрээр бол ямар ч боловсралгүй бичиг үсэг тайлагдаагүй шахуу ийм хүн байсан. Гэхдээ Распутин хэнийг ч өөртөө татаж хэнийг ч ховсдох ийм онцгой чадвартай хүн байсан гэдэг. За үүнтэй бол одоо маргах арга бол үнэхээр байхгүй. Урт сарл сахалтай угаагаагүй мэд тослог байнгын тослог ийм үстэй бараг хизээч цавчдаггүй гэмээр хүний сэтгэл рүү тэгж нэвт шувт нэвтэрдэг гүн сэнхэрнүүдтэй яг ийм л хүн байсан. Тэрээр хааны ордонд орж ирмэгцээ хатан Александрагийн хамгийн сул талыг бол төгс мэдэрч авч чадсан байгаа. Гэхдээ энд нэг хачирхалтай зүйл бол байдаг. За өнөөдрийг хүртэл түүхчид болон судлаачдын тайлбарлаж чадахгүй нэг зүйл байдаг гэсэн үг. За тэр нь юу вэ гэвэл Распутин нялх ханхүү Алексеийг бол ингээд дотоод цус алдалттай халуураад өвдөлтөндөө шаналаад ойрдож байхад нь за хүүгийн өвчнийг үнэхээр намдаад чаддаг байсан. Распутин одоо хүүгийн орны дэргэд бол хажууд нь суугаад духанд нь гараа тавиад ямар нэгэн тийм одоо шившлэг үйлдэж залбирахад за үүний дараагаар бол хүүгийн уйлах нь болиж халуун нь буураад цус алдалт нь хүртэл ингэж гайхамшигтайгаар намддаг нь ингэж баталгаажсан. Энэ бол ерөөсөө баримт. Гэхдээ яг тэр Распутин яаж энэ бүхнийг хийж чаддаг байсныг бол хинч мэдэхгүй. Хэдий тийм боловч орчин үеийн судалгаагаар бол одоо юу гэж таамаглаж байна вэ гэхээр Распутин ерөнхийдөө тэр хүүг гүн ховсын байдалд оруулаад унтуулж тайвшруулснаар түүний одоо цусны даралт нь буурч тогтдог байсан байж магадгүй гэж ингэж үздэг болсон. За ингээд ямар ч байсан
одоо нэгэнт Распутин гэдэг энэ хүн бол хүүгийн одоо хүрэх төдийд өвчнийг нь намдааж үнэхээр чадаад байгаа учраас хатан хаан Александра Распутныг үнэхээр л бурхнаас ирсэн тийм ариун сахиусан тэнгэр хүүгийнх нь амьд явах цорын ганц баталгаа юм байна гэж гүн гүнзгий итгэж эхэлсэн байдаг. За Распутин хааны ордон дотор байхдаа бол ерөнхийдөө яг л тийм ариун гигантэн мэт ийм даруу төлөв ийм номхон хүсцэнгүү нэгэн мэт ийм зан авир бол гаргадаг байсан. Гэхдээ ордны хаалгаар гараад тэр Санкт Петербург хотын гудамжнуудад одоо хөл тавимгцаа бол жинхэнэ чөтгөрийн дүрээ бол итчилдэг байсан байгаа. За тэрээр одоо нүглээ намжлахын тулд эхлээд өөрөө нүгэл гүйцэтгэх ёстой гэдэг ийм гаж номлолтой хүн байсан. Иймээс Распутин нийслэлийн хамгийн үнэтэй зоогийн газар, уушийн газруудаар хэсэж за ухаангүй мал олцлоо согтож арх ууж мөн одоо бие үнэлэгчд болон бүр цаашлаад одоо Оросын тэр эзэнт гүрний дээдсийн хүрээллийн язгууртан эмэгтэйчүүдтэй хүртэл ингэж замбраагүй байдлаар явуулдаж нэг ёсондоо арх дарс болон садар самуу хоёрт бол одоо ухаангүй дурлаж ийм арх болон садар самууны загалмаалсан эцэг болж хувирсан гэдээ хэлэхэд бол буруудах зүйл байхгүй. Гэхдээ энэ үеийн Оросын эзэнт гүрний тагнуулын байгууллага гэх үү яг хуу одоо Оросын нууц цагдаагийн байгууллага гэж нэрлэдэг байгаа юм л да. Энэ байгууллагаас бол Распутины энэ бүх гаж болон завхай үйлдэлүүдийн талаар мөрдлөг хийгээд маш зузаан хавтас хэргийг бол бүрдүүлээд эзэн хаан 2 дугаар Николайд бол ингэж өргөн барьсан байгаа. Гэтэл юу болсон бэхээр Николай хааны эхнэр одоо хатан Александра бол Распутныг ёстой өөрийнхөө амиар өмөрч гэсэн. Ерөөсөө урдуур нь ороод за тэрээр одоо юу гэж хэлсэн бэ гэхээр цагдаа нарын цуглуулсан энэ бүх баримтууд бол бүгдээрээ худлаа. За энэ бүх нь бол одоо манай энэ ариун гигантын Распутин гэдэг найзыг одоо найзын дайснуудын хийж байгаа цэвэр ийм гүчирдлэг нэг ёсондоо бол Распутин гэдэг хүнийг одоо хатан бол одоо шууд муухраар ингэж хамгаалж Распутины эсрэг юм ярьсан Распутины талаар ингэж хардлага тэгдээсэн хүн бүхнийг бол хаанаар дамжуулан ингэж албан тушаалаас нь огцруулдаг ийм байдал бол бий болсон. За ингээд Распутин нэгэнт хатны ивэлд бол багтж эхэлсэн тул одоо улам даварч эхэлж байгаа. За Распутины ноёрхол одоо зөвхөн хатны сэтгэл зүгээр бол хязгаарлагддаггүйгээр Оросын эзэнт гүрний улс төрийн амьдралд хүртэл маш хүчтэй нөлөөлж эхэлсэн. Распутин яванда хэн сайд болох, хэн генерал болохыг бол одоо хатанд өөрөө зөвлөж тэр хатан одоо түүний үгэнд нь зөвлөгөөнд нь итгэж дагаад хааныгаа ингэж одоо ятгахж одоо Распутины санал болгосон хүмүүсийг бол төрийн өндөртэй албан тушаалуудад томилдог ийм одоо гажиг систем Оросын эзэнт гүрэнд бий болж эхэлсэн. За энэ нь мэдээч хэрэг энэ Оросын уламжлалт язгууртнууд болон тухайн үеийн одоо бүхий л нэр хүндтэй өндөр дээд түвшний эрх мэдэлтэй хүмүүст бол маш их таалагдаагүй мөн цэргийнхний дургуутсыг хүртэл маш ихээр хүргэсэн. Ингээд нийслэл даяар бол ерөнхийдөө нэг нэлээд тийм муухай, эвгүй, шившигтэй ч гэмээр ийм цуурхал бол дэгдэж эхэлсэн. Ямар цуурхал байсан бэ гэвэл энэ Герман гаралтай хатан Александра болон энэ Сибирээс ирсэн тариачин Распутин хоёр нууц амаргуудын харилцаатай болсон. За Распутин Оросын хаан ширээг бол дотоож нь доторхоороо ингээд базуутчихлаа гэдэг ийм одоо гутамшигтай шуум дэгдэж эхэлсэн. За ингэснээр энэ Оросын том хотуудын гудамжнуудад юу болсон гэхээр хатан хаан болон Распутин хоёрын ийм ингэр зөрүүлж байгаа байдлыг илгэлсэн ийм зурагт хуудаснуудыг бол одоо эзэн хааныг эсэргүүцэгч бүлэглэлийнхэн бол нааж эхэлсэн байгаа. За энэ бүх доромжлол нь яг үүндээ нэг талаараа эзэн хаан Николайд одоо маш хүн дээр туссан нь бол ойлгомжтой. За гэхдээ эзэн хаан яаж чадаагүй, бүр яаж чадахгүй маш хүнд хэцүү байдалд бол орсон. За үнэхээр тэр Распутин гэдэг хүн одоо хүүг нь эдгээж тэр өвчтний намдаад чадаад байгаа юм чи одоо хүүгийнхэн төлөө, гэр бүлийнхэн төлөө Николай хаан тэр бүх доромжлуудыг бол тэсгээс өөр аргагүй байдалд орсон. За бүр нэг удаа эзэн хаан бол одоо өөрийнхөө хамгийн ойрын хүндээ хандаж миний хувьд одоо миний хүүг эмчилж байгаа хүн яг хэн байх нь надад ямар ч хамаа байхгүй. Одоо би хүүгээ одоо эдгэхийн төлөө өвчнөөс нь илаашруулахын төлөө чөтгөртэйч байсан би нийлэхэд билэн гэдэг одоо ийм үгийг бол хэлжсэн. Гэхдээ одоо түүний тэр эмч гээд байгаа, бурхны эвч гээд байгаа тэр Распутин гэдэг энэ хүн бол яг үнэндээ бол Оросын эзэнт гүрнийг бол сүрэлт хөтлөхүйц тийм халдварт өвчин бүр тийм цус хувьсгалын хамгийн том шалтгаануудын нэг болж хожим хувирсан байдаг. За 1904 он гэхэд бол Оросын эзэнт гүрний дотоод байдал бол яг л дэлбэрэхэд бэлэн болсон тийм дарьтай торох мэт бол болж хувирсан. Тариачид тариад бол
тариад ямар ч нэмэргүй улам бүр ядуурч хотын ажилчид бол өдөрт 14-өөс 16 цагийн турш үйлдвэрүүдэд яг л боол мэт амарч чөлөөт цаггүйгээр ингэж хүнд хүчээр ажиллаж хөдөлмөрч зүтгэж нөгөө талд бас ядуусын хороолол бүхэлдээ өсөглөн болон халдварт өвчнөд бас нэрвдээд байсан ийм хэцүү цаг үе тохиолсон. За гэтэл Николай хаан бол одоо нийгмийн энэ бүх дотоод асуудлуудыг шийдэхийн тулд бол маш буруу шийдвэр гаргасан. За ерөөсөөс одоо хүн төрөлхтний түүхэнд нийгмийн дотоод бухимдал, ард иргэдийн уур бухимдлыг бол одоо шууд дарж чаддаг нэг л шалгарсан арга бол байдаг. Тэр бол зохиомлоор гадаад дайсныг бий болгож ард иргэдэд нэгтгэх одоо ийм арга барил гэсэн үг. За ингээд Оросын дотоод хэргийн сайд байсан тэр Плеве гэдэг хүн бол эзэн хаандаа хандаад биднэрт одоо энэ хувьсгалаас сэргийлэхийн тулд богинохон бөгөөд зайлшгүй тийм ялалт дагуулахуйц одоо үр дүнд бид нар ялахуйц тийм нэг жижигхэн дайн биднэрт хэрэгтэй байна гэж ингэж зөвлөсөн байгаа. За ингээд Оросын одоо хаант засаг Аз твд орших нэгэн жижигхэн арлын улс болох тэр Японыг маш амархан бид нар ядчихна гэж тооцоолоод Орос Японы дайныг эхлүүлсэн. За гэтэл тэр дайн яг үүндээ тэдний төсөөлж байсны яг эсрэг зүгт нь иргэсэн. Хамгийн орчин үеийн зэвсэглэлтэй өндөр сахилах баттай Японы айрам Оросын тэр хуучирсан ямар ч бэлтгэлгүй тэр цэргийн айрмыг бол одоо хуурай газар дээрч тэр далай тэнгисч тэр аль альсанд нь бол бут цохиж маш шившигтэй байдалд бол оруулсан. За тухайлбал Порт Артур бомбдод болсон дайн, за Цушимагийн тэнгист болсон тулаан гэд ерөнхийдөө одоо хамгийн сүүлдээ Цушимагийн тэнгист болсон тулаанд бол Оросын эзэнт гүрний бахархал болж ирсэн тэр Балтийн тэнгисийн флот бол тэр чигээр Япончуудад ялагдаж сүрсэн. За энэ бүхэн яг үүндээ Оросын ард түмний хувьд бол төвчж боломгүй юм шившигтэй дормжлол ялагдал болсон. За дайн хийхэд мэдээч хэрэг одоо хүн хүчээс эхлээд асар их хөрөнгө мөнгө санхүү бол шаардлагдаг. Гэхдээ тэд бол дайнд яадчихна гэж бол анханасаа тооцоолж байсан. За харамсалтай нь гэтэл одоо тэд энэ дайндаа инхүү ялагдсан учраас Оросын эдийн засаг бол дайны үр дүнд илгээрээ одоо хэвтэж ард түмний төвчээр бол барагдаж эхэлсэн. Ингээд 1905 оны 1-р сард Санкт Петербург хотын үйлдвэрийн ажилчид цалингаа нэмэгдүүлэх, замун ажлын цагийг арай багасгахыг шаардаж ийм анхны томоохон ажил хаягтыг бүх нийтийн ажил хаягтыг зохион байгуулсан. За энэ хөдөлгөөнийг бол тухайн үедээ үнэн алдартны шашны санваартан Георги Гапон гэдэг ийм хүн бол удирдах толгойлж байсан. За энэ үеийн Оросын энгийн ард иргэд хэдийгээр тэд нэр өөрсдөө тэгж ядуу, зүдүү, туйлын хүнд нөхцөлд амьдарч байсан ч гэсэн энэ хүмүүс бол бас эзэн хаандаа бол хайртай, за эзэн хаанаа хүнддэгдэг хэвээр байсан. Тэд нар юу гэж боддог байсан бэ гэхээр бидний энэ бүхэн зовлонд уйтгар гунигтай энэ амьдралыг манай агуу их эзэн хаан мэдхгүй байгаа. Харин энэ муусан энэ төрийн түшээдүүд энэ сайднэр эзэн хаанаас маань бидний амьдралын бодит үннийг нууж байна гэж ингэж боддог байсан байгаа. За ингээ 1905 оны 1-р сарын 9-ний ням гарагт бол өнөөх Гапон гих санваартнаар бол удирдуулсан 100,000 гаруй ажилчид тэр хааны өвлийн ордонг чиглэн тайван жагсаал хийж одоо тайван алхалт зохион байгуулсан гэсэн үг. Энэ бол ерөөсөө октоосоо бослог бол биш байсан. Тэднэрт ямар ч зэвсэг бол гарт нь байгаагүй. Харин ч тэдний зарим нь бол эзэн хааныхын тэр зурсан эзэн хааныхын хөргийг бол гартаа бариад бидний эзэн хааныг бурхан тэнгэр эвээх болтугай гэдэг иймэрхүү самбар мамбар барьчихсан. За тэд нар зүгээр л одоо ард иргэд нь хаантан минь ээ бидний амьдралыг та ингэж анхаарад биднийг бас нэг ард иргэдээ та энэрч хайрлаж биднийг ойлгож хайрлаач гэж одоо улсынхан эцгээс зүгээр л анхаарал халамж ингэж хүссэн одоо ийм л хүүхдүүдийн ийм л авир гаргасан гэсэн үг. Гэтэл юу болсон бэ гэхээр ёстой хувь тавилангийн шоглоом гिचээр яг тэр өдөр эзэн хаан тэр өөрийнхөө өвлийн ордондоо байж таараагүй. Ордын эзгүй байсан. Тэрээр хаан бол одоо гэр бүлийнхэн хамт бол хотоос гарчихсан юм өөрийнх нь тэр амралтын жижиг одоо ордон дотор бол барилж байсан. За иймээс яг юу болоод байгааг бол тухайн үедээ бол мэдээгүй. За иймээс одоо яасан гэхээр энэ нийслэл хотын аюулгүй байдлыг хариуцаж үлдсэн Оросын эзэнт гүрний нийслэлт байсан тэр генералууд болон хааны торгон цэргүүд хамтраад одоо генералуудын шийдвэрээр за энэ цуглааны эсрэг одоо яаралтай хариу арга хэмжээ авч цэргүүд болон цагдаагийнхан жагсагчдыг тарахыг ингэж шаардаж гисэн байгаа. За гэтэл хүмүүс тэдний шаардлагыг биелүүлэхгүйгээр чигээрээ ингээд тайван байдлаар алхаал байсан. За гэтэл яг тэр мөчөд офицерууд маш буруу шийдвэр гаргаж иргэдийн зүг одоо ингэж
гал нээх тушаал буулгасан байгаа. Ямар ч зэвсэггүй энгийн иргэд рүү гал нэрсэн гэсэн үг. Тэдгээр цэргүүд ерөнхийдөө ингээ хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй гэж огт ялгахгүйгээр хүмүүсийг зүгээр баг нүдэн анж байгаа шахуу бүгднгээ буудаад за цэргүүд буудсны дараагаар морин цэргүүд бол дайрч орж ирээд тэдгээр одоо жагсаалд орсож исэн хүмүүсийг бол дундуур нь ингэж сэлмээрээ цавчин алж хөнөөж эхэлсэн байгаа. За ингээд тэр өдөр 1000 гаруй энгийн номхон иргэд хааны цэргүүдэд алагдсан. За энэ аимшигт өдрийг түүхэнд бол цус ням гариг гэж бол тэмдэглэсэн байдаг. За энэхүү цус хядалгаас амьд гарч чадсан хүмүүс ерөнхийдөө бол маш их уур бухимдалд автаж тэр хүмүүсийн төвчээрийн хязгаар бол нэг өсөнд алдагдсан гэж бол ойлгож болно. Ингээд тэд нар бол ерөөсөө энэ цаг мөчөөс эхлээд бидэнд хаан гэж одоо байхгүй, бурханч гэж байхгүй гэж одоо ингэж итгэж үнэмшсэн. За ингээд энэ цус ням гаригийн үйл явдлын халдлагын талаарх энэ энгийн номхон иргэдээ эзэн хаан алчглаа гэдэг энэ мэдээ бол Оросын өргөн удам нутаг даяар тархаж за ингээд ерөнхийдөө хаан бол ард түмний эцэг, бурхны эвч гэдэг энэ үлгэр домгийн үзэл санаа Оросын ард иргэдийн дунд бол унтарч эхэлж байгаа. Ард түмний хайр хүндэтгэл нэг ёсонд бол яг тэр цаг мөчөөс эхлээд үзэн ядалт болон өшөө авалт болж хувирсан гэсэн үг. Харин яг нөгөө талд энэ Николай гэдэг хааны өнцгөөс харах юм бол энэ хаан бол яг ард иргэдээ алах шийдвэр гаргаагүй, бүр мэдээчгүйсэн. Николай хаан бол тэр өдрөөр юу болсон талаарх мэдээг бол дараа нь олж сонсоод маш ихээр ингэж одоо харамсаж сэтгэл санаагаар унсан гэдэг ийм баримт бол байдаг. За ингээд Орос оронд бол хаант засгийн эсрэг анхны хувьсгалт үзэл санаа ерөнхийдөө тарж эхэлж байгаа. За энэ үйл явдлыг бол 1905 оны хувьсгал гэж бол түүхэнд нэрлэдэг. За орон даяар ингээд юу болсон бэ гэхээр өргөн хэмжээний ажил хаялтууд зарлаж, за төмөр замуудад зогсонго байдалд орж, за бүр одоо Потёмкин гэдэг энэ байртааны усан онгоцсон дээр аль хааж байсан цэргүүд хүртэл эзэн хааныхын эсрэг зэвсэгт бослохыг анх удаа гаргасан байгаа. За ингээ улс орон даяар одоо бүхэлдээ зогсоо байдалд орж Романовын эзэнт гүрэн анх удаага түүхийнхэн туршид маш том сорилттой тулгарсан гэж хэлж болно. За энэ үед Николай хааны хамгийн ухаалаг зөвлөх за ерөнхий сайд байсан Сергей Витте бол хаандаа хандаж Оросын эзэнт гүрэнд бүрэн ноёрхлоо тогтоох хоёрхан сонголт байна. За нэг бол цэргийн хатуу дэглэм тогтоож одоо ард иргэдээ Орос орон даяар ингэж цуснд живүүлж одоо өөрийнх нь эрх мэдлийг баталгаажуулах, за эсвэл одоо шинэ үндсэн хуулийг та батлаж, за эрх мэдлээ бусад хүмүүстэйг ингэж хуваалцдаг ийм эрх мэдлийн тогтолцоог бий болгох буюу одоо нэг ёсонд бол нөгөө хэмжээлшгүй эрхт хаант засгаасаа татгалзах гэдэг ийм хоёр сонголтыг бол тулгасан. За ингээд нэг ёсондоо ямар ч гарцгүй болсноо Николай хаан ойлгосон учраас 1905 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тэрээр ёстой шүдээ зууж байгаад 10 дугаар сарын тунхаг бичиг гэдэг ийм тунхаглалт гарын үсгээ зурсан. За энэ баримт тунхаглалаар бол ерөөсөө энэ Оросын ард түмэнд бол өмнө нь байдгүй байсан үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлтэн нэгдэх тэр бүх эрх чөлөөг нь Оросын ард түмэнд эзэн хаан олгосон. За мөн хамгийн гол нь хууль тогтоох эрх бүхий дээд байгууллага болох Оросын анхны парламент буюу одоо төрийн дуум гэж нэрлэдэг энэ байгууллагыг эзэн хаан байгуулах шийдвэр өөрөө гаргасан байдаг. За ингээд 300 жилийн турш хинтээ ч эрх мэдлээ хуваалцалгүй дангаараа захирч ирсэн тэр Романовын одоо гэр бүлийнхэн Романовын угсааныхан тэр бурхнаас саяалсан гэгдэж ярьдаг хэмжээлшгүй эрхэт тэр бүх одоо эрх мэдлээсээ ийхүү Николай хаан бол одоо өөрийнх нь хүслээр аргагүй эрхэнд бол татгалзаж буурт хийж нэг ёсондоо өвөг дээдсийнх нь тэр одоо цусан зарчмаас бол ухарсан гэж хэлж болно. За учир нь Николай хаан бол ингэж ард түмнээ цусанд будаж тэгж дарангуулалт тогтоож одоо ийм муухай харгас дэглэм тогтоохыг бол тэр хүн хүсээгүй. За энэ үйлдэлээр тэрээр одоо өөрийнх нь эрх мэдлийг тодорхой хэмжээнд ингэж аварч үлдээж ямар ч хэлсэн өөрийгөө тэгэж хаан хിവэр нь үлдээж чадсан. За мөн хувьсгалын галыг бас төр зурдаа ингэж унтрааж чадсан боловч харамсалтай нь Оросын эзэнт гүрний тэр бат бөх хундам нь бол нэгэнт цуурчсан байсныг тухайн үед олж харж чадаагүй. Өөрөөр хэлбэл хоёрдугаар Николай хаан болон энэ Романовын гэр бүл Оросын монарх засаглал бол төгсөх өдөр ойртсоор байсан. За ингээд байж байгаад 1914 оны 100 Европын тэнгэрт бол дайны хар үйл бол хуралдаж эхэлж байгаа. Юу болсон бэ гэвэл Австри-Унгарын угсаа залгамжлах хунтайж Франц Фердинанд за Сараево хотод бол явж байхдаа ингэж үнцэрхэг үзэлтэй бүлэгмийн нэг гишүүнд бол буудуулж амиа алдаж ийм харамсалтай үйл явдал болсны улмаас бол ерөнхийдөө одоо
шин дайнд дэгдэж эхэлсэн. За Австри-Унгар гэдэг энэ агуу том гүрэн бол одоо жижигхэн тэр Серб гэдэг улс руу ингээд дайрах нь бол тодорхой болоод байгаа. За гэтэл одоо тэр Серб гэдэг улсыг бол энэ үнэн автортны шашинтай уламжлалт ёсоор за мөн одоо Слав гаралтай энэ Николай хаан бол одоо Сербийг хамгаалах юм зайлшгүй шаардлага за бүр үүрэгтэй болж хувирсан байгаа. Гэхдээ Николай хаан бол одоо энэ шийдвэрт бол маш их эргэлзсэн. За тэрээр яагаад эргэлзсэн бэ гэвэл ер нь энэ дайн гэдэг зүйл чинь одоо ямар их аимшигтай юм бэ? Ямар их тийм гарц хохирол дагуулдаг болохыг тэр 1905 онд болсон Орос Японы дайнаас бол хангалттай ойлгож ухаарч мэдэж чадсан байгаа. За ингээд Николай хаан бол одоо өөрийн үеэл болох тэр Германы эзэн хаан Кайзер Вильхельмтэй бол одоо маш олон удаа ингэж цахилгаан мэдээ солилцож энэ одоо зайлшгүй дайныг бол одоо яаж хийж байгаа зогсоох гэж цус урсахгүй байхыг бол Германы хаан буюу одоо өөрийнх нь үеэлээс ингэж гуйж эхэлсэн. За гэтэл ингээд дипломат одоо яриа хэлцээр арга барил бол мухардалд ороод ингээд Оросын цэргийн генералууд хэрвээ бид нар одоо л хөдлөхгүй бол дайснууд маань одоо ингээд бэлдэх хугацаа хожих гээд байна гэж Николай хааныг бол ятгах эхэлсэн. За яг үүндээ бас тэр генералуудын ятгалыг бол бас худлаа байгаагүй. Цаг алдах тусам л одоо дайснууд бол одоо давуу талаа бий болгох нь ойлгомжтой. За ингээд асар их дарамтанд орсон эзэн хаан 1914 оны 7 дугаар сарын сүүлээр бол бүх нийтийн зэрэг таталхыг дайчлах ийм тушаалт бол ёстой дуртай дургу ингэж гарын үсгээ бол зурсан. За түүний энэ шийдвэр бол Оросын эзэнт гүрний түүхэн дэх хожим хамгийн том үхлийн цогцолт бүхий шийдвэр болсон гэж нэг талаараа үзэж болно. Гэхдээ энэ дайн зардалсан одоо эхний өдрүүдэд бол Оросын ард түмэн яасан бэ гэхээр урд өмнө нь хизээж нэгдэж байгаагүйгээрээ тэгж нэгдэж нягтарч их оронч үзэл санаа бол Орос орон даяар ингэж мандан бадарч эхэлсэн. За өвлийн ордны гадаа бас хэдэн 100 мянган хүмүүс ерөнхийдөө цугларч эзэн хаан 2 дугаар Николайдаа үнэнч байх ам тангараг өргөж төрийн дууллаа ингэж дуулаж эхэлсэн байдаг. За дотоодын хувьсгалт хаан засгийг эсэргүүцэжсэн иргэний нийгмийн тэр бүх хөдөлгөөнүүд хүртэл өөрсдийнх нь үйл ажиллагааг төр зурдаа зогсоогоод бүгд эзэнт гүрнийхэн далбайн доор нэгдэж тэр эзэнт гүрний эсрэг одоо дайнд оролцохоор тэр Германыг үзэн ядах үзлэр тэгж хурцлагдаж одоо нийслэл Санкт Петербург хотын нэрийг хүртэл одоо энэ ч утгаараа өөрчилж хэтэрхий Герман дуудлагатай нэр байна гэж өөрчилсөн учраас нэрээ Петроград болгож ингэж нийслэлийн нэрийг өөрчилсөн байгаа. Гэхдээ одоо Оросын ард түмний энэ бүх эв нэгдэл энэ бүх хэрэгэл харамсалтай нь хэдхэн сарын настай байсан. Яагаад вэ гэвэл энэ дайны талбар дээрх бодит байдал яг үнэндээ үгээр илэрхийлэхийн аргагүй аимшигтай там байсан учраас хүмүүсийн сэтгэл зүй өөрчлөгдөж эхэлсэн дайн эхэлснээр дараагаар Оросын айрам дэлхийн 1-р дайнд оролцохдоо бол мэдээж хэрэг хүн хүч болон хүний тооны хувьд бол одоо хамаагүй илүү байсан. Гэхдээ дайсны тал бол зэвсэг техник болон хангамжаараа бол Оросын армиас бүр хэдэн 10 дахин илүү байсан. Фронт руу ачигдсан тэр тариачин байж байгаа шууд цэрэг болсон тэрдгээр цэргүүдэд бол бүр гутал хувцас дайны дүрмт хувцас хүртэл ингэж хангалттай тарааж хуваарлаж чадахгүй юм л байдалд хүрсэн. Хамгийн эмгэнэлтэй нь 3 цэргийн дунд нэг ширхэг буу ноогдож байсан байгаа. За иймээс офицерууд тэднэрт юу гэж хэлжсэн бэ гэхээр хажуудах нөхөр чинь үгэх юм бол тэр нөхрийнхэн бууг аваад өргөжлүүлээд чигээрээ дайр гэдэг ийм үүргийг фронт дээр өгчээсэн. За ингээд ийм хувцас хонорч муутай 3 хүн дундаа нэг буутай ийм л цэргүүд ерөөсөө маш сайтар бэлтгэгдсэн олон зууны цэргийн академи өндөр чадварлаг ийм одоо сургуулиас сургагдаж бэлтгэгдсэн тэр Германы эзэнт гүрний армийн эсрэг за мөн одоо хамгийн орчин үеийн одоо зэвсэгтэй тэр том армийн эсрэг одоо хаант орсон энэ цэргүүд дайрж байгаа. За эдгээр яасан бэ гэхээр ерөөсөө ингээ махны машинд руу ингэж гүйж орж байгаа яг танк одоо махнууд шиг ингэж мянгаараа ингэж махны машинд орж ядлуулж үхэж эхэлсэн. Ингээ 1914 оны 8 дугаар сар Танненбергийн тулалдаанд бол Оросын айрам бол бүслэгдэж хамгийн том хохирлоо амсаж яг тэр өдөр 170 гаруй мянган цэрэг ингэж амиа алдаж болон дайснуудад олзлогдсон юм аимшигтай үйл явдал болсон. Оросын эзэнт гүрэн нэгэнт дэлхийн 1-р дайнд Германы эсрэг байлдаад оролцсон тулаан болгондоо ялагдаж байсан учраас Оросын цэргүүдийн тэр сэтгэл зүй болон ёс суртахуун морал нь бол навс унаж эхэлсэн.
За гэтэл яг тэр үеэр буюу бас 1915 оны намар Николай хаан дахин нэгэн маш буруу шийдвэр гаргасан байгаа. За тэрээр яасан бэ гэхээр одоо цэргүүдийнх нь зоригийг сэргээж бадраахын тулд тухайн үеийн жанжин штабын командлагч байсан тэр өөрийнх нь аваг ах Николай Николаевичийг бол үүрэгт ажилласан чөлөөлөөд оронд нь хаан өөрийгөө Оросын эзэнт гүрний армийн ерөнхий командлагч болгож хувиргасан. Хаан нь өөрөө ард одоо цэргүүдтэйгээ хамт цэргүүдээ ерөнхийдөө захираад тулалдах юм бол мөр зэрэгцэн тулалдах юм бол цэргүүдийнх нь одоо сэтгэл зүй дээрднэ гэж бол үзсэн байгаа. Нэг талаараа бас буруу биш үстэй. Гэхдээ энэ буруу шийдвэр байсан. Яагаад гэхээр одоо энэ шийдвэрийг гаргаснаас эхлээд ерөөсөө түүний сайд нар бол одоо хааныхын шийдвэрийг бол маш хүчтэй эсэргүүцсэн. За учир нь энэ Николай гэдэг хаан бол ерөөсөө энэ цэрэг армийн талаар ямар ч мэдлэггүй огтоосоо тийм стратегч хүн бол биш байсан. Хамгийн аюултай нь бол хаан өөрөө ерөнхий командлагч болсноор энэ дайнд одоо цаашид гарах цэргийн бүх ялагдал, за цаашид урсах цэргийн одоо цэрэг нэг бүрийн цусны бүх хариуцлагыг бол шууд хаан өөрөө хүлээхээр ийм нөхцөл байдал одоо бий болсон байгаа. Николай хаан одоо өөрийнхөө нэр хүндийг ингэж устгасан улс төрийн амиа хорлолтын шийдвэрээ гэж хэлж болно. За ингээд тэрээр нийслэл Петроград буюу тэр хуучнаар Санкт Петербург гэдэг байсан тэр хотыг бол орхиж фронтын шугам руу бол явсан өөрийн биеэр. За гэтэл Николай хааныг нийслэлээс явсны дараагаар бол нийслэл хотод бол ингээ эрх мэдлийн маш том хоосон орон зай бол бий болж байгаа. За тэрээр одоо бүх төрийн одоо үйл хэргийг бол өөрийнх нь хатан Александра Фёдоровнад бол одоо үлдээгээд явсан. За гэтэл тэр үед одоо хатны жинхэнэ судсыг хэн базаж байсан бэ гэхээр өнөөх Распутин хатныг бүрэн базж ирсэн. За энэ бол үнэндээ ингээ Оросын ард түмний хувьд бол төвчж болшгүй доромжлол болж хувирсан л та. Фронт дээр Орос цэргүүд Германы суманд өртөж хэдэн мянгаараа ингэж үхэж байхад нийслэл хотод харин тэр Герман цустай хатан одоо төр барьж за мөн түүний хажууд аригчин завхан амтан гэгддэг тэр Распутин одоо тэр Орос оронд бол өөрийнх нь хүснээр дур зоргоороо аашилж байгаа нь бол ерөөсөө Оросын ард түмэн төдийгүй дээд зэнданыхан язгууртнуудад хүртэл хиндэн ч таалагдаагүй. Распутин бүр улам давраад юу олж эхэлсэн бэ гэхээр одоо өөрийнх нь үгэнд ордоггүй, өөртөө нь одоо эсэргүүцдэг тэр Оросын эзэнт гүрний чадварлаг сайд нар генералуудыг хүртэл өөрийнх нь хүслээр ингэж хатны чихэн дээр шивнэж байгаад одоо албан тушаалаас ногцруулад тэдний оронд бол Распутинд илүү аятайхан найрсаг ханддаг, Распутинд мөнгөөр одоо хахуул өгдөг, Распутиныг санхүүгийн хувьд дэмждэг тиймэрхүү ноёдод албан тушаал олгож эхэлсэн. Хатнаар дамжуулаад Распутин хаант Оросын төрийн албыг бол нэг ёсондоо худалдаж эхэлсэн гэсэн үг. За мөн тэр үеэр бас Орос орон даяар Герман гаралтай хатан одоо дайснуудад нууцаар мэдээлэл дамжуулаад байна. Распутин хатан хаан хоёр бол одоо Оросыг нэг ёсонтой ингэж сүрүүлэх тохироо хийжээ гэдэг ийм шуум ард иргэдийн дунд тархаж эхэлсэн. Одоо ингээд та бүхэн бодоод үзээрэй. Ард түмэн бүхэлдээ өдсөглөнд нэрвэгдэж талхны очирт хэдэн өдрөөр зогссон ийм хэцүү байдалтай байх үед за мөн одоо тэр дайны фронт дээр Орос сэрчүүд саяараа тэгж махан таташ болж үгцгээж байхад за хааны ордон дотор урвалт болон садар самуу хоёр бүхэлд нь ноёрхож байна гэдэг ийм л ойлголт ард иргэдийн дунд бол нэвт шингэсэн гэсэн. За ингээд дайн үргэлжлэсээр 1916 он болвоо. За дэлхийн 1-р дайн ингээ 2 жил гаруй бол үргэлжлээд байсан тухайн үедээ за энэ хугацаанд бол Оросын арми хэдийнэ 5 сая гаруй цэргээ амийн алдах болон ингээ шархтуулж цэрэмдэг ийм байдалд бол одоо ийм хохирол амсаад байсан. Дайнаас болж бас Оросын эдийн засаг ерөнхийдөө бүрэн сүрэлд орж нийслэл Петроград хотод одоо гурил талхны хомсдол дээд зэгтээ хүрээд байсан ийм цаг үе. За гэтэл үүнтэй зэрэгцээд хааны ордны хаалтай хөшигний ард нөхцөл байдал бүрж дордож эхэлсэн. Распутины тэр нөлөө бол бүр хэрээс хэтэрч эзэнт гүрнийг одоо сүрэл рүү чирж байгааг одоо харж ойлгосон Оросын язгууртнууд за тэр байтугай бүр хааны хамаатан садангууд хүртэл ингэж ерөнхийдөө одоо аргаа бараад улс төрийн хэдийгээр хоорондоо өөр фракцууд бие биентэйгээ үзэл санаагаар өөр байсан ч гэсэн ямар ч үсэн Распутин гэдэг нөхрийг зайлуулахгүй бол Орос орон сүрлээ гэдэг одоо ийм нэгдсэн ойлголтон дээр хүрсэн байгаа. За ингээд эцэст нь 1916 оны 2 дугаар сард Юсупов гүн одоо тэргүүтээ хүмүүсээр язгууртнуудаар толгойлуулж за Распутиныг бол одоо тэд нэр ордондоо урьж авчираад хортой хоол өгж хордуулаад за бас ингэж хэд хэдэн удаа буудаж алаад бүр нөгөө өгөхгүй болохоор нь баталгаажуулахын тулд
зузаан ширдэн хевсээр ороож байгаад тэгж хүлж байгаад нэг ёсондоо тэр мөстэй гол руу шидэж Распутныг эцэст нэг юм хөнөөсөн байгаа. За гэтэл Распутныг устгасан энэ үйлдэл бол одоо хааны гэр бүлийг бол бас аварч чадаагүй л те. За харин ч бүр эсрэгээрээ хатан Александраг бол бүр мөсөн бараг газурах шахуулж Орос орн ямар ч удирдлаггүй шахам ийм байдалтай болж хувирсан. За 1917 оны 2 дугаар сарын 23-ны өдөр нийслэл Петроград хотын үйлдвэрчний одоо үйлдвэрийн ажилчид эмэгтэйчүүд за бидэнд талах үг мөн дайнаа зогсоо гэдэг уриатайгаар бол гудамжинд гарч эсэргүүцэлд зарлаж ирсэн. За эхэндээ энэ нь бол одоо ердийн нэг одоо өсөглөнгийн эсрэг буюу бид нар өдсөд байна, цалин хүрэлцэхгүй байна, хоол хүнс хүрэлцэхгүй байна гэдэг ийм эсэргүүцэл байсан ч за гэтэл маргааш нь үйлдвэрийн ажилчин эрэгтэйчүүд бас энэ эсэргүүцэлд нэгдэж за 3 дахь өдөр нь бол нийслэлийн бүр 200,000 гаруй хүн бол ажил хаяс зарлаж нийслэл хот тэр чигтээ эмх замраагүй байдалд орж ирсэн. За энэ үед Николай хаан нийслэл хотоос 800 гаруй километрийн цаана өөрийнх нь цэргүүдийг удирдаад Германы эсрэг бол тулалдаж байсан. Одоо цэргийн ерөнхий штабтаа бол одоо дайнваа явуулаад завгүй байсан гэсэн үг. За ингээ хатан Александра бол одоо нөхөртөө загтал бичиж байгаа юм л та жагсаал өмнө гараад тахаар энэ хатан бол одоо тэр нийгэмд үүсэт байгаа тэр бүх бухимдлыг бол арай буруу ойлгож тэр бүхний цаадах нарийн утга учирыг бол ойлгоогүй байсан нь бол түүний захиануудаас тодорхой харагддаг. Тэрээр захианда юу гэж бичсэн бэ гэвэл энэ бол одоо ердөө л нэг хэсэг бүлэг одоо танхаа хүмүүсийн үлдэж буй одоо ийм гэмт хэрэг юм аа. За цаг агаар дулаархаар тэд нэр ингээ болоод гэртээ харьчихна гэж ингэж бичсэн. За Николай хаан хатныхын захианд нэгэнт ингээд уншаад итгэсэн тул тэрээр Петроградын цэргийн командлагч Хабаловк гэдэг хүнд хандаж бас захиа бичсэн. За ямар захиа бичсэн бэ гэхээр энэ үед ерөөсөн хаан чинь өөрөө Европод дайн хийгээд маш завгүй тэгээд одоо маш их цус урсгаж дайны хатуу хөтөг туулжсэн болохоор сэтгэл нь бас тодорхой хэмжээгээр тийм зоригтой болчихсон, зоримог болчихсон. За одоо тэнэг зоригтой хүн бас буруу шийдвэр гаргадаг. За энэ ч утгаараа юу гэсэн бэ гэхээр маргааш гэхэд нийслэлдэх энэ бүх замраагүй байдлуудыг бүр мөсөн зогсоо гэдэг ийм хатуу тушаал өгсөн байдаг. За энэ тушаал нь ингээд 1905 оны өмнө нь ботсон тэр цус ням гаригийн үйл явдлыг яг дафт гэсэнтэй тийм ижлэгэн одоо утгатай болж таарч байгаа. За иймээс одоо цагдаа болон цэргийнхэн жагсагчд руу одоо гал нээж олон зуун хүмүүсийг бол буудаж хөнөөсөн. Гэхдээ энэ удаа өмнөхөөсөө ялгаатай нь тэр 1905 оны цус ням гаригаас ялгаатай нь жагсагчд урдын адил цэрэг цагдаа нараас айж ухраагүй. За улмаар 2 дугаар сарын 27-ны өдөр Петроградад бол хамгийн аимшигтай бас юм түүхэн эргэлтийн үйл явдал болж байгаа. За өөрсдийнхөө эхнэр хүүхэд ах дүүс болон найз нөхөд ард түмнийхэн өөдөөс буу шагаахыг хүсээгүй тэр нийслэл хотыг хамгаалж байсан торгон цэргүүд генералуудынхаа тушаалыг эсэргүүцэж нийслэл хотод цэргийн бослого дэгдсэн. За тэдгээр цэргүүд бол одоо яасан гэхээр өөрсдийнх нь тушаал өгсөн офицеруудыг зөрүүлж буудан хөнөөгөөд зэвсгийн агуулгуудыг эвдэн шатаагаад жагсагчтай нэгдээд ингээд 40,000 гаруй зэвсгэлсэн цэргүүд бол одоо ховсгалтчдын талд бол эргэлт буцалтгүй орсон гэж хэлж болно. За тэд нэр ерөнхийдөө цагдаагийн газруудыг бол олноор нь бүгднгийн бараг шатаагаад шоронгийн хаалхуудыг эвдэж хоригдлуудыг бол одоо судлаж Петроград хот бол одоо тэр чигтээ бол босгочдын гарт бол эзлэгдсэн гэж хэлж болно. За иймээс одоо Оросын төрийн дуум яаралтай хурал зарлаж эзэн хааныг нин даруй ингэж огцрохыг шаардаж төр засгийн газар байгуулснаа бол зарласан. За хаант засаглалын хүч чадлын хамгийн гол тулхуур болж байдаг цэрэг айрам ингэж өөрийнх нь эсрэг эргэсэн учраас Романовын эзэнт гүрний хувьд одоо эцсийн цохил болсон гэж хэлж болно. За нийслэл хот босгочдод эзлэгдснээр Николай хаан бол тухайн үедээ бол маш их сандарч нэн төрөнд бол гэр бүлийн аюулгүй байлгаж гэр бүлийн аврахын тулд өөрийнх нь хувийн галт тэргээр бол Петроград руу яаралтай ингэж хөдөлсөн. Гэхдээ түүний галт тэргийн замыг одоо босгочд тухайн үед ингэж хааж замаа хааснаас болоод эзэн хаан одоо яалтчгүй аргагүй байдалд энэ Песков хэмээх тэм жижигхэн өртөөн дээр зогсохоос өөр аргагүй болсон. За улмаар тэрээр одоо галт тэргэн дотроо Николай хаан амьдралынхаа хамгийн хүнд мэдээг бол сонссон. За тэр нь ямар одоо мэдээ байсан бэ гэвэл фронтын бүх генералууд тэр байтхаа одоо өөрийнх нь итгэж байсан авга ах нь хүртэл одоо бүгд дуу нэгтэйгээр бүх тайж язгууртнууд төрийн дуум гэд бүх хүмүүс Орос орныг
одоо бас энэ Оросын эзэнт гүрнийг хамгаалж аварч үлдэх цорын ганц арга зам бол та хаан ширээнээсээ татгалзах явдал болоод байна гэсэн ийм захиаг илгээсэн байгаа. За ингээд юу ойлгосон бэ гэхээр Николай хаан яг энэ цаг үед бол миний талд буюу өөрийнх нь талд орох нэг ч хүн үлдээгүй юм байна гэдгийг бол маш сайн ойлгосон. Николай хааны хувьд бол яг үнэндээ бүх дэлхий тэр чигтээ өөрийнх нь эсрэг зогссон мэт ингэж л санагдсан. За энэ үед Николай хаан тэгвэл одоо би ингээ огцроод өөр хаан тавьчихъя гэж үзээд одоо өөрийнх нь одоо хүү болох тэр Алексейд хаан ширээгээ шилжүүлт юм уу гэж ингэж нухацтай бодсон байгаа. За гэтэл хүүгийнх нь нөгөөх одоо эдгэшгүй өвчтний талаар бол дахиад бодчихж байгаа. Тэгэн гутаа одоо хүүн нэгэн тийм эдгэшгүй өвчтөй учраас хүүгээ ингэж муухай улс төрийн золиос болгохыг бол одоо би хүсэхгүй байна гэж үзээд яг нөгөө эндээ бас Оросын хамгийн сайн эмч хажууд нь явж байсан болохоор тэр эмчээс асуусан байгаа. Миний хүү энэ өвчнийг тэгээд хэр удаан амьдрах уу гэж одоо эмчээс асуусан. Гэтэл тэр эмч нь юу гэж хариулсан бэ гэхээр хинч баталгаатай ирж хийж бод чадахгүй таны хүү яг үндэ хатуухан хэлэхэд бол хизээч өгөж магадгүй гэдэг ийм хариулт өгсөн. За ингээд ерөөсөө Николай хаан бол одоо энэ бүх аимшигтай муухай хэл амтай тоо томшгүйг асуудал болон урвалтаар дүүрсэн энэ хаант төр энэ хааны судалт одоо хүүгээ сууж хүүгээ ийм муухай сэтгэл зүйн тамд бол оруулахыг одоо хүсээгүй. За ингээд тэрээр хүүгийнхэн төлөө гэр бүлийнхэн төлөө бол өөрийнх нь хаан ширээнээс татгалзах юм түүхэн шийдвэрийг гаргасан. За үүнээс болоод 1917 оны 3 дугаар сарын 2-ны шөнө яг тэр нөгөө галт тэрэг зогсоод байсан хааны барилж байсан Псков хэмээх одоо тэр галт тэрэгний өртөөн дээр за Николай хаан өөрийн дүү болох тэр Михаилд бол Оросын эзэнт гүрний хаан ширээг шилжүүлэх юм түүхэн шийдвэр гаргаж байгаа. За гэтэл энэ шийдвэрийн яг маргааш нь түүний дүү Михаил өөрөө сайн дураараа хаан ширээг бол би хүсэхгүй байна гэж татгалцсан байгаа. Тэрээр татгалцах бичгтээ ерөөсө 3 одоо маш чухал үг бичсэн. Хаас сайгүй урвалт, аймхай гусчхар зан, за заль мэхүүд хаас сайгүй оршиж байна гэж ингэж бичээд татгалцсан байдаг. За ингээд дүүн хүртэл хаан болохоос татгалцсан учраас энэ хуурай газрын 6-ны 1-ийг тухайн үедээ захирч байсан энэ Оросын эзэнт гүрэн 300 гаруй жил ноёрхсон Романовын энэ гэр бүлийн ноёрхол ингээд албан ёсоор дуусгар болсон. Оросын ард түмэн 23 жилийн турш өөрсдийг нь захирсан хаанаа ийхүү түлхэн унгаасан. Гэхдээ тэд хаанаа түлхэж унгаачаад өөрсдөө жаргалын манлаад бас хүрнэ гэж бодсон нь Оросын ард түмний хамгийн том алдаа байсан. Энэ талаар гэхдээ би өнөөдөр бол ярихгүй харин одоо дараагийн өөр дугаар дээр бол ярьж бодож байна. Гэхдээ энэ Николай хааны хувьд бол одоо энэ цагаас эхлээд иргэн Романов болж бол одоо өөрчлөгдөж гэр бүлийнхэн хамтаар ингээ үхлийн хонгил руу өөрсдөө ч мэдээлгүйгээр алгуурхнаар ахцгаж эхэлсэн байдаг. За нэгэнт хаан биш болсон Николай өөрийнх нь гэр бүлийн хамтаар бол төр засгийн газрын бол хоригдол болж хувирч байгаа. Эхэндээ тэднийг Санкт Петербург хотын гадна байрлах өөрсдийнх нь тэр ордон дотор бол гэрийн хорионд байлгаж эхэлсэн. Гэхдээ нийслэл хотод байдал бол улам хурцдаж хувьсгалчдын уур хилэн бүр илүү дүрэлцэж төр засгийн газар хүртэл одоо энэ бүх өмнө самууныг намжааж болохгүй чадахгүй ийм байдалд хүрсэн учраас за ямар ч гэсэн хааны гэр бүлийнхний амь насыг аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор 1917 оны 8 дугаар сард Сибирийн гүнд оршихын Тобольск гэдэг хот руу одоо цөлсөн байгаа. Ингээд Тобольскт бол өнгөрүүлсэн энэ эхний сарууд бол одоо нөхцөл байдал харьцангуй тайван гайгүй байсан. За хааны гэр бүлийнхэн өөрсдөө хувийн тогооч болон үйлчлэгч бүр эмч нартай хүртэл одоо байсан учраас Николай хаан ерөнхийдөө гэр бүлийнхэн хамтаар ингэж цэвэр агаар амьсгалж өөрөө модоо хаглаж яг энгийн иргэний хуваар амьдарч хүүхдүүдтэйгээ бас одоо цэцэрлэгт хүрээлэн гээр зугааж яг л тийм энгийн амьдралд одоо дасан зохицож эхэлсэн. Гэхдээ харамсалтай нь одоо энэ тайван байдал нь бол бүхэлдээ нэг ийм үг байдаг шүү дээ. Их шуурганы өмнөх нам жим гэж үг байдаг. Яг энэ үгтэй ижилхэн ийм л үйл явдал байсан. Юу болсон бэ гэвэл 1917 оны 10 дугаар сард Владимир Ленинээр удирдуулсан Оросын большевикууд засгийн эрхийг хүчээр булааж авсан. Ленин төрийн эрхэнд гараад хааны гэр бүлийн хувь заяа бол дагаад бас там болж хувирсан. За большевикууд бол хааны гэр бүлийг хүндэтгэх эсвэл хааны гэр бүлийг өрөвдөж одоо хайрлах тийм ямар ч сэтгэл зүйгүй дан үзэн ядалтаар дүүрч бусалсан ийм л хүмүүс байсан. За улмаар большевикууд бол хааны гэр бүлийг бол
одоо шүүхэд өгөх, за эсвэл одоо шууд устгах талаар ингэж маргалдаж хоорондоо яг нэгдсэн саналд хүрч чадаагүй. За ингээд 1918 оны хавар хааны гэр бүлийг тэд нэр байрлаж байсан тэр Тобольск хотоос нь улам цаашаа шилжүүлж болшевикуудын хамгийн хатуу одоо хараа хяналттай радикал буюу тийм экстремист үзэлтнүүдээр им дүүрсэн тэдний үүр уурхай болсон Уралын нурууны одоо Екатеринбург хот руу одоо шилжүүлсэн. За Екатеринбург хотод одоо яасан бэ гэхээр болшевик цэргүүд за тухайн хотод бол одоо амьдарч байсан тэр инженер мэргэжилтэй Ипаев хэмээх маш баян тийм хотолдаачны байшинг бол хүчээр шууд булааж аваад за тэр байшинг бол хааны гэр бүлийнхнийг хорих тийм одоо хорих байшин болгож бол хувиргасан. Ингээд хааны гэр бүлийг одоо гадаад ертөнцөөс тэд нэр бүр мөсөн тасалхын тулд байшингийн гадуур одоо өндөр давхар маш өндөр тийм битүү тийм хашаануудыг барьж босгоод цонхнуудыг нь одоо бас гадна талаас нь одоо юу ч харах боломжгүй ингэж цагаан будгаар ингэж будаж бүхэлд нь цонхоор харах боломж олгоогүй гэсэн үг. За Николай хааны охид буюу одоо тэр Оросын гүнжнэр ингээд өстэй дээрээ шалан дээр дэвсэн унтаж за өөрсдөө мөн талхаа барьцгааж за түүгээр барахгүй хувцас хүртэл ингээд өөрсдөө угааж аргагүй ирэхэнд бол амьдрал суралцж байгаа юм л т. Гэхдээ энэ бүхэн бол тэдний хувьд бол ямар ч тийм хүнд асуудал бол байгаагүй. Тэгэл гол нь амьд байна, амьдарч гэн гэр бүлээрээ хамт байна гэдэг нь бол чухал. Гэхдээ хамгийн хэцүү ганцхан зүйл байсан нь бол өнөөх нөгөө маш хүнд өвчтөй ханхүү Алексейгийн биеийн байдал бол тухайн үед дахиж муудаж эхэлсэн. Ингээд бие нь муудаж эхэлсний улмаас Алексей хүү бол алхах чадваргүй бол болсон. За иймээс одоо Николай хаан цаг үргэж ёстой хаашаа л явна өөрийнх нь хүүг одоо байнгын нуруун дээрээ үүрээд ингэж бас ингэж тэрвэрж явдаг болсон байгаа. Одоо өөр яах ч вүлээ одоо. За мөн одоо тэдний байрлаж байсан тэр Ипатаевын байшинг манаж байсан хоёгууд хувьд бол тэд нар маш бүдүүлэг ямар ч бичиг үсэггүй хаант засгийг үнэн сэтгэлээсээ үзэн яддаг дандаа тийм ажилчин тариачин гаралтай хүмүүсээс бүрдэж байсан. Тэд нар хааны гэр бүлийг өдөр бүр сэтгэлсүн маш хүнд тийм тамлалтай байдалд бол тамлан зовоож доромжилдог байсан гэх ийм баримтууд байдаг. За тухайлбал одоо хоёгууд одоо хаалхаад ямар ч яахгүйгээр хаалгах төгжиж болохгүй гэдэг юм байшин дотор хөрөөнүүд тэгээд байж итэл гүнжнэр ингээ гинт унтчихэтэл за эсвэл хувцсаа солиод байж итэл шууд хаалхын онгоолгоод ороод ирдэг хоёгууд гүнжнэрийн өрөөнд. За мөн одоо охтуудыг тэр бие засах одоо өрөөнд орж одоо бие засах читэл хаалхаа хааж болохгүйгээд бие засаж байгаа нь ингээ өөдөөс нь хараад зогсдог байсан тэр хоёгууд нь. Тэгээд гэрт нь орж ирээд одоо гүнжнэрийг тэр шавдангаар нь одоо шавдан байдлаар нь төсөөлөөд тэр гэр доторх ханнууд дээр нь өрөөний ханнууд дээр нь ингээ шавтан гүнжнэрийг зурж эхэлдэг болсон. Эзэн хаан байсан тэр Николай хааныг бол тэр харуулууд өмнөө зогсоож байгаад тамхи татаад нүүрлүүнд тамхины утаагаа ингэж үлээгээд шоолж доромжилдог байсан. Яг энэ бүхэн бол гэр бүлийнх нь нисрэг, замун өөрийнх нь нисрэг ингэж үлдэж байгаа доромжллыг бол эзэн хаан битгийв энгийн хүмүүс ч тэсгэд бол хэцүү. Гэхдээ энэ бүх аимшигт доромжлол дарамтын дунд Николай хаан болон Александра хатан нар бол гайхалтай юм төвчээр гаргаж язгууртан хүний нэр төрөө бол хатгаж үлдэж чадсан байдаг. Яаж үүнийг мэдээд байна вэ гэхээр энэ талаар хожим тэр байшинг харгацаж байсан хоёгууд зарим нь бол ингэж бичиж тэмдэглэж үлдээсэн байдаг. Тэд хизээч цэргүүдтэй ганц ч удаа хэрэлдэж ганц ч удаа тэр цэргүүдийн эсэргүүцэж байгаагүй. Тэгээ Николай хаан одоо өдөр бүр тэмдэглэл хөтөлж бурхнаас бас ингэж аврал гуйн залбирч гэр бүлээ ерөнхийдөө аль болох тайван байлгахыг бол хүсдэг байсан. За өөрөө гэр эзэн хэрвээ тайван байвал бас гэр бүлэн ч гэсэн тайван байна. За ингээд бүр гүнжнэр хүртэл одоо тэр манаач цэргүүдтэй бол яаж ч өөрсдийг нь тэгж доромжилж хүнд байдалд оруулж ирсэн байнгын тэгж инээмсэглэн харьцаж инээмсэглэж тэдэнтэй бас ингэж энгийн хүний ёсоор ингэж чин сэтгэлийн яриа өрнүүлэх одоо ийм байдлууд бол бий болсон байгаа. Ингээд одоо зарим маш хатуу сэтгэлтэй өрөвдөх сэтгэлгүй гэгддэг тийм болшевик одоо тэр цэргийн хоёгуудын одоо зүрх сэтгэл нь бол тодорхой хэмжээгээр уярч эхэлсэн байгаа. Нэг өсөндөө бол тэд нэр цаг хугацааны ихээр хоёгуудыг бол одоо өөрсдийгөө хүндлүүлж эхэлж чадсан гэсэн. За гэтэл 1918 оны 100 Екатеринбург хотын одоо зүгт бол эзэн хааныг дэмжигч Оросын цагаан армийнхан буюу бидний мэддгээр цагаантнууд сөрөг давшилтанд орж эхэлсэн. Ингээд алсын зайд бол одоо их бууны нүжигнэх тийм хүчтэй чимээнүүд бол гарч тэр их бууны чимээнүүд тэдний хоригдож байсан Ипатаевын байшинд бол сонсогдож эхэлсэн.
За хоригдож байгаа хааны гэр бүлийнхний хувьд бол энэ их бууны чимээ улам бүр ойртох тусам тэдний хувьд бол аврал тэр хэмжээгээр ойртож байна гэж мэдрэгдэж байсан бол болшевикуудын хувьд бол сүрэл ойртож байна гэж ингэж л мэдрэгдэж эхэлсэн. За ингээд Екатеринбург хотын болшевик удирдлагууд шууд Ленинтэй бол холбогдоод за цагаан арим хотыг эзлэх нь цаг хугацааны асуудал боллоо гэдгийг бол Ленинд дуулгасан байгаа. За хэрвээ цагаан аримынхан буюу энэ цагаантнууд гэж нэрлээд байгаа хааны талыг баримтлагчид хэрвээ тэд нэр эзэн хааныг өөрсдийн гарт оруулж чадах юм бол Николай хаан бүх Оросын бүх сөрөг хүчнүүд буюу болшевикуудын эсрэг үзэл санаатай одоо бүх хүмүүсийг өөрийнх нь эзэн хааны тугийн дор дахин нэгтгэж одоо өөрөө нэг ёсонд бол өөрөө хаан гэдэг хүн өөрөө ард түмнийхэн тэр туг нь болоод болшевик хувьсгал богино хугацаанд мөхөлд хүрч магадгүй гэдэг ийм бодит аюулыг болшевик Ленин өөрөө олж харсан учраас устгах шийдвэр гаргасан. За болшевик удирдлагуудын шийдвэр бол анхнаасаа ойлгомжтой байсан. Тэд нар хааны гэр бүлийг хөнөө гэсэн одоо утгатай ийм үгийг тэр цахилгаанаар тэр одоо тухайн хоригдож байсан хотынх нь коммунист удирдагчдад бол хэлсэн. За ингээд энэ тушаалыг гүйцэлдүүлэхээр бол хувьсгалын үнэнч цэрэг Яков Юровский бол томилогдож за хааны гэр бүлийг хөнөх бүх алхахыг өөрөө нарийнаар тэгж зохион байгуулсан төлөвлөж бүр цогцнуудыг нь хүртэл одоо хотын захад нуух тийм хуучин уурхайн хэсгийг хүртэл ингэж ухаад бэлтчихсэн байсан. За ингээд 1918 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шүтжих шөнийн 1 цаг 30 минутанд өнөөх коммунист Юровский гэдэг нөхөр бол одоо хааны гэр бүлийг сэрээгээд хот дотор үүмэн самун гарч ирсэн учраас тэд нэр энэ байшин руу дайрч магадгүй байна. Иймээс одоо бүгдээр хонгил нугдах хэрэгтэй байна гэж ингэж хэлсэн байгаа. За хааны гэр бүлийнхэн бол тухайн үед бол ямар ч сэжиг аваагүй түүний үгийг зүгээр дуулахтайгаар ингээд дагсан. За Николай хаан ингэж хонгил руу ингээ буухта өөрийнх нь тэр алхаж чадахгүй байсан тэр одоо хөөрхөлтөд өвчнөдөө баригдсан тэр Алексей хүүг бол үүрээд ингээ хайрлаад үүрээд ингэж буулгасан байгаа. За мөн одоо тэдэнтэй хамт тэдний гэр бүлийн эмч болон тоогооч үйлчлэгч гээд нийтдээ 11 хүн одоо хааны гэр бүлийнхэнтэй нийлээд 11 хүн тэр ямар ч тавилгагүй хэрнээ бүр маш жижигхэн өрөө гэдэг одоо хэдийг харьцах нь хэд хэмжээтэй байлаа. Бүр маш жижигхэн өрөөнд дотор бөөнөрөө ингэж шигэлдээ сууцгаас. За мөн тэр өрөөнд дотор ямар ч сандал байхгүйсэн учраас хатан одоо өнөөх коммунистаас сандал асуухад нөгөө нөхөр бол одоо хэдэн сандал бол аваачч өгсөн. За ингээд тэр санд дээр хатан болон хаан хоёр бол суугаад өөрийнх нь тэр хүүг одоо тэврээд суусан. Өнөөх одоо Юровский гэдэг хүн тэдэнд хандаад та нарыг Москва руу одоо удахгүй шилжүүлэх гэж байна. Машин одоо ирж байгаа. За иймээс одоо Москва руу явуулах тайланд хавсаргах та нарын одоо гэрэл зураг хэрэгтэй байна гэж хэлээд бүгдийг нь эгнүүл зогсож байгаад гэрэл зургийг дарсан. За гэтэл яг гэрэл зураг дарсны яг дараах нь 11 цэргийн албан хаагч одоо болшевикууд одоо орж ирээд хааны гэр бүлийн өөдөөс ингээд буу яриад эгнэж зогссон байгаа. За тэр үед одоо Юровский халааснасаа нэг цаас гаргаж ирээд юм уншиж эхэлсэн. Нөхөр Николай Александрович танаа хамаатан садангууд зөвлөлт засгийн эсрэг дайралт хийсээр байгаа тул Уралын гүйцэтгэх хорооноос та бүхнийг буудан хорох шийдвэр гаргалаа гэд одоо ялын тогтоол маягийн зүйл уншиж байгаа. Ерөөсөө октоос юм төсөөлөөгүй зүйл ингээд гинт бодож байгаа болохоор Николай хаан бүр маш ихээр цочролт ороод хоошоогоо нэг өөрийнх нь гэр бүл рүү гайхаж хараад за өнөөх одоо ялын тогтоол уншсан Юровский руу хандаад "Гүй чисээ юу гэд хэлчихвэ? Юу болоод гэж одоо яг ингээд өгүүлбэрээ дуусгаж амжаагүй байтал нэг нь шууд гар буу гаргаж ирээд хааныг цэжинд буудаад алчсан. Тэгээд дараа нь тэд нар хатныг буудаж алсан. За хатныг буудаж алсны дараагаар тэнд байсан цэргүүд бүгдээрээ шууд винтов буугаар ингэж тасралтгүй маш их буудаж эхэлсэн. Гэхдээ тэр түрүүн хэлсэнчлэн маш жижигхэн өрөө байсан болохоор дарийн утаа гэх мэт гэрэлтүүлэг бас муутай дарийн утаа гэх мэт одоо маш их утаа сунгалсан учраас тэр цэргүүд одоо сүултээ байга харахаа болоод буутахаа ингэж түр зур намдааж эхэлсэн байгаа. За ингээд байдлыг арай намжуулаад ингэж утаа арилсны дараагаар харсан чинь хүүхдүүд нь бүгдээрээ амьд байсан. Хүүхдүүд нь ямар байдалтай байсан бэ гэхээр тэд нэр бүгдээрээ нэг булсанд бие бинийгээ ингээд тэврэлчихсэн маш их айцтай тэгээд ойрлогдож байгаа нь бол харагдсан.
За үүнийг хараад бол тэр цэргүүд маш их гайхсан л та. Ингэж их буудсан байт яагаад үгсэнгүүгээд гисэн чинь ямар учиртай байсан гэхээр Романовын гэр бүлийнхэн одоо тэр аав нь буюу одоо Николай хаан бол өөрийнх нь тэр зарим нэг жоохон авт эрдэнсүүдийг бол биедээ авч явахын тулд хүүхдүүдийнхэн одоо охтуудийнхэн ялангуяа тэр корсетн дотор автуудыг авт эрдэнсүүдэд тэгж цутгаад тийм нимгэн байдлаагаар цутхангуудаа одоо корсетн дотор нь ингээд хийцэн байс. Тэр нь сум нэвтрдэггүй хантаазны үүргийг гүйцэтгэх гэсэн байж таарч байгаа. Гэхдээ үүнийг тэд нар мдээгүй болохоор ямар нэгэн тийм чөтгөр шулмын ч юм уу тийм давтын хүч эднэрийг аварчлаа гэж үзээд айсан. Гэхдээ айсан хүн яадаг гэхээр нэг бол айгаа зүхтэн, нэг бол яг бүр алах гэж улаан галзуу мэт дайрна. Тэд нар улаан галзуу мэт дахиад буудаж ихэвсэн. Хайр найргуу буудаж ихэвсэн. Ингээ харамсалтай нь энэ удаа тэд нар бол амьд үлдэж чадаагүй. Хамгийн сүүлдхийн амьд үлдсэн байсан бэ гэхээр өнөөх хөөрхий цусны өвчтөд алхаж чаддгүй Алексей хүү бол гидсэндээ буудуулчихсан. Тэгээд ингээд жоох өгöd шүү дээ мөлгчихсэн гэж. Тэгээд тэр ханхуг хараад тэр Юровский гэдэг тэр коммунист нөхөр бол хажууд нь төхөж ирээд ханхугийн толгой руу 2 удаа гар буугаараа буудаж хороосон. За мөн гэр бүлийн бусад зарим гишүүд одоо нэг арай ядаа ингэж одоо амьсгалах ч юм уу эсвэл нэг цусаар бөөдчүүд ингэж үхэлтэй тэмцэлтэд өөх нь бол ингэж тодорхой олчихсан байсан. Гэтэл тэр үед тэнд байсан тэр коммунист цэргүүд хамгийн аимшигтай нь яасан гэхээр винтов бууга барьж очоод гавлын яс мас одоо тэр игм одоо хавирганы яснуудын цөмөртөн винтов бууныхан бөксөөр тэднийг зодож авч гүйцэлсэн байдаг. Энэ бол ингээм маш харгас үйл явдал болсон. За энэ үйл явдлын дараагаар олон улсын хамтын нийгэмлэгүүд болон Оросын ард түмэнд зөвлөлтийн удирдлага Ленин ерөнхийдөө юу гэж хэлж байсан бэ гэхээр бид нар бол шүүх хурлаар оруулаад зөвхөн Николай хааныг бол хороосон. Гэр бүлийг нь харин аюулгүй газар шилжүүлсэн гэдэг ийм худлаа мэдээлэл тарааж ихэвсэн. Энэ алуулгын яг үнэн түүх тэдний цогцсыг хаан нуусан зэрэг одоо баримтууд нь хизээ ил болсон бэ гэхээр зөвлөлт холбоотол задарсны дараа буюу бүхэл бүтэн энэ аимшигтай үйл явдлаас 70 жилийн дараа маш нууцад одоо зөвлөлтийн төрийн нууцад хамаарч исэн энэ мэдээлэл ил болсон байдаг. Ардчлал гарсны дараагаар. Ингээд зөвлөлт холбоотол задарсны дараа 1991 онд болон 2007 онуудад хааны гэр бүлийн шарилын одоо үлдэгдлүүдийг тэр ойд байрлах нууцлаг булшнуудаас бол олж илрүүлээд DNA-ийн одоо шинжилгээ хийгээд Оросын улбаны улсын засгийн газар аль биесээр эзэн хааны гэр бүлийнхний шарил мөн байна гэдгийг баталсан. За ингээд 1998 онд буюу аллах болсноос яг 80 жилийн дараа Оросын улбаны улсын засгийн газар тэдний шарилыг бүгднгийн цуглуулад Санкт Петербург хотын Петр Павлийн сүмд бол төрийн хүндэтгэлтэйгээр төрийн ёслолоор дахиж оршуулсан байгаа. За ингэж цусаар ихэвч цусаар төгссөн Оросын эзэнт гүрний 300 жилийн энэ хүчрхэг түүх Ипатаевын байшингийн тэр харанхуй хүйтэн хонгилт энхүү үүр мөнх өндөрлсөн ийм эмгэнэлт хувь тавилтныг би өнөөдрийн дугаараар та бүхэндээ хуваалцлаа. Сонирхолтой байсан, одоо гоё байсан гэж бол итгэж чинь. Би одоо өөрөө баг энийг ингээ ярьж байхдаа үйл явдлууд нь ингээ надад бас тодорхой хэмжээгээр харагдаад кино үзэж байгаа юм шиг иймэрхүү юм болох шиг боллоо гэж санагдлаа. За ингээд өнөөдрийн дугаарыг түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.